Нэгдүгээр сарын 10-наас бүх төрлийн торгууль зөрчлийн төлбөрийг нэгдсэн системээр авдаг болжээ. Үүнтэй холбоотойгоор автомашины торгууль шалгадаг аппликейшнууд ажиллахгүй, киоск машинаар торгуулаа төлж болохгүй болсон нь иргэдийг бухимдуулж байна. За үзэгчдээ бид Мишель Экспо худалдааны төвийн нэг цагийн үйлчилгээнээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр 1 сарын 10-наас хойш жолооч нар торгуулаа төлөхөд аппликейшн болон киоск машин ажиллахгүй байгаа талаарх гомдол мэдээллийг хэлж байгаа юм. Тухайлбал киоск машиныхаа усын дугаарыг хийж шалгахад бол тээврийн хэрэгсэл торгуулгүй байна гэдэг ийм мэдээлэл гарч ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооч нар маш их бухимдаж тухайн нэг цагийн үйлчилгээний төвөөр гэхэд өдөрт багадаа 50-аас 60 иргэн торгуулаа төлөх гэж ирээд төлж бухимдаж байгаа гэдгийг хэлж байна. Манай дээр бол активрийн торгуулийг төлөхөд аюу хялбар амар байна гэдэг хүмүүс их ам сайтай байсан. Одоо болонгууд нөгөө би хэлдэг байгаа. Одоо манайхаар төлөхөө байсан. Гингүү жоохон бухимдалтай байгаа. Хүмүүс бол ихэвчлэн ирж төлөх гэж ирдэг. Тэгээ төлж чадахгүй, тэгээ уцаараа олсон жигчин чадахгүй, нахан чадахгүй нэгэд төлж чадахгүй байгаа. Ерөөсөө гарч ирэхгүй. Гүйцэн торгуулн дээр өөр торгуул. Шинээр та хийж торгуулсан бэ? Тэмээр бол сая нэг торгуулсан. Тэгээд тэм ирэхгүй. Машиныхаа дугаарыг хийгээд шалгаж байгаа. Тэгээд торгуултаа торгуулах нь ерөөсөө мэддэхгүй байгаа шүү дээ. Тэгээд мэддэхгүй юм чи хэрэг торгуулсан байвал нөгөө 14 хоногийн хугацаанд дуусаад дахиад нэг нугараад өсчдөг шүү дээ. Тэр нь мэддэхгүй ерөөсөө ямар ч торгуултаа торгуулах нь ерөөсөө мэддэхгүй байгаа. Хүүхдэрээ хүртэл үзүүлж байгаа шүү дээ. Тэгээд байхгүй л байгаа. Жолооч нар өмнө нь Smart Car, гэрээгээ систем, Social Pay, Toki зэргээр торгуулийн мэдээлэл шалгах, мөн төлөх боломжтой байсан. Харин одоо торгуулаа шалгах, төлөх боломжгүй байгаагийн шалтгааныг албаныхнаас тодруулахад Хууль зүйн яам, сангийн яам, улсын ерөнхий прокурорын газар, ийм Монголын ахтим хамтраад зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бий болгосон. Энэ уг нэгдсэн зөрчлийн нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд улсын хэмжээнд үлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг их сурвалжилт төвлөрүүлээд нэгдсэн байдлаар ашиглах юм системийг бий болгосон байгаа. Ийм Монголын ахтимын зүгээс бусад аппликейшнээр торгуулаа шалгах, төлбөрөө төлж болохгүй байгаагийн шалтгааныг сангийн яамнаас холболтыг хийгээгүйтэй холбонд тайлбарласан юм. Жолооч нар одоо зөвхөн сангийн яамны TPC-Gov.cg-ийн сайт болон ийм Монголын системээр л нэвтэрч торгуулаа шалгах, төлбөрөө төлөх боломжтой. Тодорхойлбол ийм Монголын системээр үйлчилгээ зэс рүү нэвтэрч хайх хэсэгт торгуулийн гэж бичнэ. Ингэснээр 2026 оны 1-р сарын 10-наас өмнө болон хойших торгуулаа төлөх гэсэн 3 төрлийн зэс гарч ирнэ. Үүнээс тохирох цонхыг сонгож өөрийн регистр болон тээврийн хэрэгслийн дугаарын аль нэгийг хийснээр төлбөр төлөх боломжтой болох юм а.